За сайн байцгаана уу? За герман хэлний өнгөрсөн цаг perfect буюу preteritum. За өнгөрсөн цаг perfect маань ерөнхийдөө ярианы хэлэнд хэрэглэгддэг. Харин өнгөрсөн цаг preteritum маань ном, үлгэр, өгүүлэлэг болон бичгийн хэлэнд хэрэглэгддэг байх нэ. Герман хэлний өнгөрсөн цаг perfect-ийн талаар би хичээл хийгээд оруулсан байгаа. Линкийг би энэ доод хэсэгт оруулжээ. За харин өнөөдрийнхөө хичээлээр герман хэлний өнгөрсөн цаг preteritum-ийн талаар үздэцгээе. За герман хэлний өнгөрсөн цаг preteritum маань саяны хэлснээр ном, үлгэр, өгүүлэлэг бичгийн хэлэнд ерөнхийдөө хэрэглэгддэг. Гэхдээ зарим үйл өгнүүд preteritum-ийн цаг дээр өдөр тутмын ярианд хэрэглэгддэг. За энэ үйл өгнүүд нь sein, haben, за modal verb нь können, müssen, wollen гэх мэтчлэн За sein, haben гэсэн хоёр үйл үгээ одоо preteritum дээр хуурхацгаая. Sein буюу байх. За ich war би байсан. Du warst чи байсан. Sie, es war тэр байсан. Wir waren бид нар байсан. Ihr wart та нар байсан. Sie waren тэд нар байсан. Том sie waren та байсан гэж хуурах нь. Жишээ нь би өчигдөр гэртээ байсан гэж хэлэхдээ ich war gestern zu Hause гэж хэлэх нь. За одоо haben буюу байх, эзэмших гэсэн утгатай үйл үгээ герман хэлний өнгөрсөн цаг preteritum дээр хуурхацгаая. Ich hatte, du hattest, sie, es hatte, wir hatten, ihr hattet, sie hatten. За жишээ нь бид маш их хөгжилтэй байсан гэж хэлэх юм бол wir hatten viel Spaß. За герман хэлэнд дөрмөөр хуурдаг үйлэг, дөрвөн бус хуурдаг үйлэг гэж байдаг За дөрмөөр хуурдаг үйлэг маань дараах маягаар өнгөрсөн цаг буюу preteritum дээр хуурах нэ. Үйл үгийн язгуур дээр те залгахчих нь. За жишээ нь machen гэдэг үйл үгний язгуур нь mach байгаа За тэрний ардаас те залгах нь. За энэ үйл үгийг герман хэлний өнгөрсөн цаг preteritum дээр хуурхацгаая. Ich machte, du machtest, sie, es machte, wir machten, ihr machtet, sie machten. Болох нь. За жишээ нь би гэрийнхаа даалгаврыг хийсэн. Ich machte meine Hausaufgaben. Бид төлөвлөгөө гаргасан. Wir machten einen Plan. За дөрвөн бус хуурдаг үйл үгсийг цээжлэх хэрэгтэй. За gehen, kommen, sehen гэдэг маань дөрвөн бус хуурдаг үйл өгнүүд байгаа. Gehen гэдэг маань явах гэсэн утгатай үг. Энэ нь ging гэж хуурдаг. Kommen буюу ирэх гэсэн утгатай үйл үг маань come гэж хуурдаг. Sehen буюу харах гэдэг үйл үг маань sah гэж хуурдаг. За жижигхэн дасгал. За энэ өгүүлбэр дээр та sein гэдэг үйл үгийг герман хэлний өнгөрсөн цаг preteritum дээр зөв хуургаж бичнэ. Зөв. Ich war gestern müde. Би өчигдөр ядарсан байсан. Би өчигдөр ядарсан. За дараагийн өгүүлбэр. Зөв. Wir machten einen Kuchen. Бид торт хийсэн. За өнөөдрийнхөө дугаараар герман хэлний өнгөрсөн цаг preteritum гэж юу вэ? Хизээ яаж хэрэглэгдэх вэ гэдгийг сурлаа. За танд энэ хичээл таалагдсан бол subscribe хийгээд лайк дараарай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай.